За би одоо энх хамгаалан гишүүнийг дэмжиж байна. Яг л ийм байр суурьтай. Яг эдийн засгийн хөгжлийн сайд бол асуудлыг зөв оншилж байгаа. Шийдэл дээрээ арын баг маань залхуурсан байна. Улсын хурлд өргөн барих хууль тогтоомж иж бүр орж ирэх ёстой. Түүнээс биш энд та нар гүйцээчих, та нар ярих сэдвтэй байх ёстой гэд дэгийн үйлөө өөрчлөгдсөн байгаа. Улсын хурл засгийн газрын өргөн баригдаг буюу хууль санаагчлал өргөн баригдаг ямар ч хуулийн төслийг хэлцэх боломжгүй. Ийм байна. Тэгэхээр энэ дээр миний хэлэх гээд байгаа зүйл юу гэдэг бол иж бүрэн одоо зүйлүүд байсан бол илүү их одоо бүтээмжтэй байсан болов уу гэж одоо бодож байгаа. Тэгэхээр яг зүгээр 92 оны үндсэн хуулиар баталгаажуулсан зүйлийг одоо баталгаажуулах гэж байгаа гэж арайч бас үзэл санааны хувьд тохирч болохгүй. Эдийн засгийн эрх чөлөөгүй бол бид энийг авчрах тухай ярьж болно. Эдийн засаг муудсан, эдийн засгийн эрх чөлөө хомигдж байгаа бол энийг яаж сэргээх үү, буцааж тэрийг нээх үү гэдэг асуудлыг цогцоор нь шийдэх ёстой. Тэгэхээр яг энэ хууль маань энэ дээр хэр одоо дөрвтэй шийдэл болж өгөх юм болов гэдэг тэр би бас жоох эргэлзээд байгаа. Эдийн засаг гэдэг бол том ойлголт. Энэ өрхийн одоо амжиргаа, өрхийн орлого, иргэн хүний орлоготой ч хамаатай бол. Энэ бол цэвэр ингээ хараад тахаар зүгээр бизнесийн одоо асуудлууд буюу бизнес хийх, аж ахуй эрхлэх, бизнес эрхлэх энэ үзэл санааг л дэмжих гэсэн санаа байгаад байгаа шүү. Яг бусд оронд бол ийм хуулиуд байдаг. Бизнес эрхлэхийг дэмжих тухай хууль, туслах тухай хууль. За эдийн засгийн энэ хүнд нөхцлүүд дээр эдийн засгийг эрчимжүүлж тэлэх тухай хууль гэж Сингапур энтерт байна. Яг энэ зөвлөлүүд байдаг. Гэхдээ зөвлөл нь юм зөвлөлт гэхээс илүүтэйгээр төрийнч байгууллагын ш, хувийнч байгууллагын ш илүү их шийдвэр гаргах мандаттай байдаг. Газрын асуудлыг шийддэг. Энэ хөрөнгө оруулалтыг орж ирэхэд ийм хэмжээний татварыг хөнгөлтийг үзүүлэх болцоо байна гэж шийддэг байхгүй. Манайх шиг ингээд нэг 50 компани захирал суучаад өөрсдөө давуу тал болоод тэгээд энэ дээр их дургуй сууд юм аа тэд нар чинь. Тэгэхээр чин ийм зүйлүүд ингээ мандатгүй зүгээр дүр эсгсэн. Яг зүгээр улс төрийн шийдвэр гаргаж байгаа хүмүүсээ бизнесийн бөөнөрөө байгаа юм байна гэж л харуулах гэдэг байхгүй. Гэхдээ эцсийн нь юу ч шийддэг. Шийдсэн нэг ширхэж байхгүй. Тэгэхээр энийг магадгүй яг хуулгаж байгаа бол Сингапур бүрнээ шиг авах хэрэгтэй. Бүрний жишээ нь энийг татсан шүү дээ. Яг мандатыг нь олгосон байхгүй. Тэгэхээр би энийг зүгээр зүгээр анхаарах хэрэгтэй болов. Зүгээр инквайри гишүүний сайд хэлж байгаа шиг хасах биш. Энийг харин зүгээр зөв механизмд ажиллаж болох уугүй юу гэдэг зүйл байна. За яг нэг талдаа ингээд төр өөрөө цэгцэрэх хөдөлгөөн байгуулгаж хувийн хвшил бас цэгцрэхийг асуудлаа дагаад цэгцрэх ёстой. Төр хувийн хвшилтэй механизм одоо зөвшөөрөх механизм байгаа юм. Хууль тогтоомжийн хууль, захиргааны ерөнхий хуулиар гарч байгаа шийдвэр болгон дэр. Гэвтэл хувийн хвшлийг хинтээ зөвшөөрөх нь төрд одоо ойлгомжгүй байхгүй. Танхим ерөөсө 5-6 мянга гишүүнтэй мэрэгжлийн холбоо гэдэг цүнх хөрөгчтэй. Ийм байгаад байгаа учраас хувийн хвшилтэй зөвшөөрөхөд хүнд байгаа учраас танхимын хуулиас эхлээд шинжилэгдэх ёстой. Ингээд яг аль бие усны бизнесийн нийтлэг эрхийг ширдэг болохгүй бол танхимын нэрээр орж ирэнгүүтээ хувийн бизнесээ яриа суудаг захирлууд манад байна. Энэ За 1 минут сайн зэрэг шүү. Тэгэхээр би яг зүгээр энэ хуулийн нэрнээс эхлээд бизнесийн орчны тал руугаа жоох явъя. Тэгээд одоо гол шийдэл болоод байгаа инквайри сайдын өөрийнх нь хилээд байгаа энэ хуулиудыг зарлчмаар ансаад. Энэ хуулиудыг бид нар яг энэ хууль малгай хуулийн дараа шинжилнэ. Энэ бол бизнесийн чөдөр гэдээ зарлчих. Тэр чөдрийг асуудал хариуцсан яам сайд нь засах хугацаагийн та шадар сайд өгдөг. Тэгээ өргөн барьж орж хилцүүлж чадахгүй бол энэ дээр нэстэ хариуцлага тооцмоор. Жишээ нь тэр яриад байгаа ашигт малтамлын хууль, эрчим хүчний хууль, татварын хууль. За бизнесээс гарч байгаа тэр маргааны шийддэг, иргэний эрхийн шийдвэрлэх, хууль зүйн сайдын хууль, шүүхийн шийдвэрийн хууль, өөр одоо оюуны эмчийн хууль, хөдөлмөрийн хууль. Яагаад ажилтнуудаа бид нар илүү их хамгаалдаг шиг ажил олгож байгаа ингээд дандаа үзий язаж бизнес хийж байгаа мөнгө олж байгаа хүмүүсүүд ингээд асуудлыг тариад байгаа байхгүй. Тэгээ төрийн энэ эсүүлтгүү болсон энэ хандлагыг яаж өөрчлөх вэ буюу магадгүй дээр авилгалын хуулийн 22-ийн 1 байгаа шүү дээ. Одоо ер нь төрийн эмч компани дээр шийдвэр гаргаад явахаар нь 3 хэсэгтэй газарт очиж байгаа учраас ерөөсөө юун ч очихоо боллоо. Тэгээ бизнестэй улам За инквайри сайд хариулъя. Тэгэхээр энэ ерөөсөө өнгөрсөн Монгол улсын 35 жилийн амьдралыг зохицуулжсэн бүх хуулийг л бид нэр эргэж харах. Энэ бол эрх зүйн их томоо реформ ажил. Маш том. Тэр 200 хууль зөвхөн гадна зориулсан 40 хуулийн зохицуулж яваад байна шүү дээ. Тэгээд үр дүн бид нар яагаад арбитрт Монгол улс ингээд сая доллар төлөөд байна. Яагаад эдийн засгийн төрийн оролцоо гэтрээ төрийн өмчийн компаниуд нэмэгдээд байна. Яагаад бизнесийн орон зай хумигдаад байна. Яагаад гадаадын хөрөнгө оруулалт Монгол орж ирэхгүй байна. Тэгэхээр бид хөдлөх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эхлээд тугаа босох хэрэгтэй. Монгол улсын бизнесийн туг бол зарчим энэ 4 минь.
Энд нийцүүлээд бусад тэр процессын салбарын хуулиудаа бүгдээр ингээд барьж аваад хийцэг. Засгийн газраас бол давтрын багц хууль, тэр шалгалтын тэр тохицуултын асуудлууд, худалдааны хуулиуд энийг оруулж ирнэ. Бид үүрэг авсан ажиллаж байна. Тэгэхээр их хөргөн хүрээний юмыг энд бид нар яг тэр үнд цүлийг босгож хэвлэлийн эрх чөлөө гэдэг шиг, үг хэлэх эрх чөлөө гэдэг шиг, өмчийн халдшгүй байдал, төрийн одоо эдийн засгт оролцоо тэр хатуу хаах боох юм аа нэг дүрмээ замын дүрмийг л бид нар шинжилж гаргаж ийн гэсэн үг шүү дээ, бизнесийн дүрмийг. Энд төр орно энэс цааш болохгүй. Орвол зөвхөн ийм хатуу шаардлага. Ийм үнд зүйл зарчмыг гаргаад ирэхээр энд нийцээд аянда бусад төр зохицуултууд чинь тэндээ нийцээд ирнэ. Энэ яг тодорхой нөгөө бизнес эдийн засгаа дэмжсэн ийм үндсэн зарчмуудаа бид нар хуулчилж өгөөгүй. Ийм зохицуултын хууль байхгүй явж ирсэн. Тэрний үр дагавар чинь энэ олон хүн сурдлууд, чирэгдлүүд, нөгөө авилгаллууд, нөгөө хөрөнгө оруулалт, энэ маргаан хөрөнгө оруулалт эдийн засгийн өнөөгийн байдал чинь үүсээд байна гэж үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 200 гаруй хууль эн чинь эдийн засгийн хөгжлийн байгууллагад хийсэн ажлууд. Тэгэхээр энэ хилцүүлгийн явцад бид нар танд мэдээлэлээр хангаад ингээ яваад байна. Манай байнгын эдийн засгийн байнгын орхон энэ дээр их хамтраад ороход энэ их олон зүйлийг хийж болно. Энийг нэг хамтраад нэг энэ 26-ны том ажил болгоод ер нь бизнес орчныг нэг сайжруулъя. Энэ парламент Монголын бизнес орчны хувийн хвшлийг бид нар ингэж дэмжлээ. Төр эдийн засгийн түншлийн асуудал ингэж шийдлээ. Ингэдэг зөвлөдөг механизмтай боллоо. Гадны хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүллээ гэдгээ нэг ард нь гаргахын тулд. Үнэхээр дэндүү олон өргөн хүрээний ажил шүү дээ. Тэгэхээр үндсэн зарчмыг л гаргаад энд нүүд дараа нь орж ирж байгаа бүх юм энд нийцнэ л гэдэг зарчим. Деталь Сайн зэрэг гүшин 1 минут. За би сайдын зовлон ойлгоод байна. Тэгэхээр хэдүүлээ нэг ингэмээр байна. Нөгөө юм таалагдахын тулд бага юм одоо хилдэг. Гэхдээ өгөх юмгүй, шийдэх юмгүй болох юм бол баахан хүлээлтэл үүсгэнэ. Тийм учраас энийг бодиттой болохын тулд таны ярьж байгаа зарчмуудыг хэрэгжүүлэх тэр арга замууд дээр нэлээд детальчилж өгч болж байна. Энэ процессын шинжтэй болгож өгөх хэрэгтэй. Энэ зарчмын ард ямар процессуд байх вэ? Тэрнээс агуулгыг бүгд ойлгож байгаа үндсүүлэр заасан байхгүй. За хоёрдугаарт яг зүгээр бид эдийн нэг хандлага байгаа. Манай хууль зүйн систем үнэхээр ерөнхий явж ирсэн. Энийг би хүлээмжшэрнэ. 2017-оноос хойш хандлага жоохон өөрчлөгдөж байгаа юм а. Захиргааны хууль, хууль тогтоомжийн хуулийг хэрэгжүүлэх асуудал буюу хуулиар эрх олгосны хүрээнд дүрм журам гаргах гэж одоо оролдож байгаа. Хуучин яадаг гэсэнгээр ерөнхий 5 өгүүлбэртэй хууль ичээд сайдууд нь дугаараа баахан дүрм журам гараад байсан. Одоо ингээл хумгаал явж байгаа тэр процессын дүрм журмуудыг чи хуульд нь шингээж өгөх асуудал одоо ингээд дараагийн давлгаа хүлээгдээд байгаа байхгүй. Энийг одоо хийгээсэй гэж үзэж байгаа. Хоёрдугаар хамгийн сүүлийн санал. Одоо би бол инквайри сайтын энийг тэр чөдөр болсон хуулиудыг зарлаад яг өөрчлөх хугацаатай зарлаа. За инквайри сайт хариулъя. Нийгэм маань байнга л дэвшиж, өөрчлөгдөж бид хөгжлийн өнөөгийн төвшөнд ирчгээд байна шүү дээ. Одоо дахин шин шатан гарахын тулд эрх зүйн орчингоо жоохон боловсронгуй болгох нь. Тэхийн тулд замын хөдөлгөөний дүрмээ тодорхой болгоё гэсэн. Бизнесийн дүрмээ тодорхой болгоё. Энд одоо бусад замын хөдөлгөөнд оролцогч нар оролцоод явхад ойлгомжтой байна. Асуудал үүсвэл хэрэг маргаан гарвал яаж шийдэх нь тодорхой болгоё гэсэн зарчим шүү дээ. Тэрээс шууд ингээд үгүйсгээд чөдөр мөдөр гэхээс илүү ер нь энэ 200 гаруй бизнес харилцааг зохицуулж байгаа хууль дүрмүүдийг бүгдийг нэг зохицоор нь эргэж харах цаг болсон. Энэ бол өөрөө их урт хугацааны процесс. Нөгөө хуулийн 200 хуулийг та нар боддоо бид нэр 2 жил болж байна. Хэдэн хуулийн ард гараад байгаа вэ? Парламент өндөр. Одоо бид нар 2 жил байна. 2 жил дотор бид нар ингээд яхад бүх шат хамжлагаа зохицуултаа ингээд аваа явахад 1 минут нэмжээ инквайри сайт. зөвхөн одоо яг энэ бизнес зохицуулж 200 гаруй хууль тогтоомжинд өөрчлөлт их асуудал гэж маш том ажил шүү дээ. Тэр энийг хийгээд зорж байгаа ярьж байгаа нэг сайн байна. Зайлшгүй юм байна. Эхлээд цуур бодлогыг гаргаад, зарчмыг гаргаад. Тэгээд тэр зарчимтай нийцүүлээд над 200 хууль дээр ажлыг хувааж аваад, ажлын хэсэг байгуулаад 5-5-аараа. За та нар энэ салбарын 5 хуулийн 5 гэж хувааж аваа. Тэгээд тэр зарчим гэдэг буюу суур юм дээр чил тэр чинь босчих гээд байхгүй тоо гэж энэ л очно гэж. Тэгэхгүй дахиад салбарын ирэх ашиг орон нутгийн нөлөөллийн юм чи орж ирээд өөрөөр болчиход байгаа байхгүй.
Тэгэл нөгөө давхарцсан шалгалтууд, давхарцсан зохицуултууд, давхарцсан хяналт шалгалт дүрм журм зөвшөөрлчин ихтчихэд байгаа нь тэр. Тэгэхээр зарчмын заавал босгож, тунхгийг босгож өрдөг. Тугийг босгож өгөөд тэнд бүгд юм нийцүүлэх ажлыг хийгээвэл хийхэд бэлэн байж та. Тэгэл хийгээл явцгаая бүгд. Тэгэхгүй эхний нөгөө тугаа зорилгоо бос гаргах дээр үгүйс. За гişүүд асуулт сууж дууслаа. Хуулийн төслийн үзэл баримталтай холбогдуулан дэмжсэн дэмжээгүй байр суурь илэрхийлж үг хэлэх гişүүд нэрсээ өгье.